Завсарлага подкастын ээлж дугаар эхэлж байна. Энэ удаагийн зочдоор бол бид нар сэтгүүлч Ариун Бэлэг болон архитекторч Гал Бадрахыг урьсан. Ямар сэдвээр ярилцах вэ гэхээр туулын хурдны замын тухай ярилцсанаа. За өшөөний зочин урьсан байсан нь бол оюуны инновац төрийн бас байгууллагын төлөөллийг урьсан байсан. Захиргааны иргэн шүүхүүдтэй нийт эрх ашигын өмгөөллийн одоо материал бүрдүүлж өгнө гэдэг зар пэйж дээрээ тавьсан байсан учраас урьсан. Гэхдээ хараахан захиргааны хэргийн шүүхүүд одоо материалыг хүлээж аваагүй байгаа учраас одоо энэ удаагийн дугаарт оролцох боломжгүй байна гэж илэрхийлсэн байна. За тэгэхээр Аригаас асуултаа эхлэе. Тэ ер нь туулын хурдны замын талаарх мэдээллийг ханаасаа өнөөдөр одоо чагсаалын 14-р өдөр болчлоо. Тэ ерөнхийдөө нөхцөл байдал ямар байна? Яагаад эсэргүүцэж байгаа? Бид нар яг хагас өдөр нөгөө маршалын гүүрэн дээр цөмөрөж ихсэх уу гэж эхлэв тий. Тэгээ одоо өнөөдөр ингээд 14 он чинь энэ хугацаанд бид нар маршалын гүүрэн дээр 2 хоног жигслаа, Сүхбаатарын талбайд жигслаа. Тэгээ туул голын эрэг дагуу бас явлаа. Хүмүүс одоо бүгдээрээ нийлээд иргэд бүгдээрээ нийлээд тий. Тэгээд яагаад эсэргүүцэж байгаа юм бэ гэхээр нэн тэрүүний асуудал бол бид нар хурдны замыг бол огт эсэргүүцээгүй. Хурдны замаа барь. Одоо 2.3 их найдын зээл тавьчихсан бол одоо тэрүүгээрээ барь. Гэхдээ бидний ундны усан дээр биш. Тэ туул гол руу биш. Одоо ингээд зүгээр ингээд энгийн ухаанаар ингээд бодохоор туул голын ингээд тэр хэсэгт туул гол дээгүүр 2547 одоо ийм цементэн том ийм багна барина гэхийг бол ингээд төсөөллийн арга байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр эсэргүүцэж байгаа. Нөгөө тэгүр энэ бол Хамгийн анх мэдээллийг хаанаас олж авсан бэ? бид нар нөгөө сошиал дээр 3 сарын 15-наас ихсүүлээд нөгөө бургас ингээ хятад хэллээ гэд мэдээлэл орж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь ингээ туулын хурдны зам их гэд. Тэгэл бид нар ингээд нөгөө сошиал дээр ингээ бичсээр аал. Тэгэл хамгийн сүүлд нь за ер нь бүгдээрээ гарч ихсэхгүй бол болохгүй юм байна. Маргааш цөмөрөө маршалын гүрлөө гарах уу гэж тэгсэн хүмүүс тгийгээл тэгэл гарцгаацсан шүү дээ. Голдоо Twitter дээр идэвхтэй байдаг хүмүүс байсан уу? Үгүй, Facebook идэвхтэй хүмүүс үү? Facebook дээр пост бичиж хэлсэн. Ааха. За, одоо залуу архитекторч хүний хувьд те асуултыг илүү асуух нь зүг байх гэж бодож байна. Туулын хурдны замыг барих нь ер нь зөв юм уу? Тэгээд нөгөө архитекторчдын харж байгаа өнцг нь ямар байгаа? Архитекторч бол ямар ч улс төржих шаардлагагүй болно мэрэгчлээ. Яг л мэрэгжлийнхаа ямиг сайн хийх ёстой. Тэгэхээр ингээд залуу архитекторч хүний хувьд харахад энэ хурдны замыг барих нь зөв буруу юу? Төлөвлөлт юм нь хэр зэрэг хийгдсэн бэ? Эхлээд бол архитектор шүү дээ. Архитекторч гэж чээ үсэг байдгүй. Архитектор. Улаанбаатар хот бол маш жижиг хот. Маш жижиг хот буюу хүн төвд хот байхгүй. Тэгэхээр бид нар хотын төвөөсөө ер нь бол өөртөө хэрэгцээтэй үйлчлэгийн байгууллагууд руу ороход хүн ер нь 3-5 км явхад бүх үйлчлэгийг авчиж болдог гэсэн. Бид нар ерөөсөө гадны маш том маш хурдны замаар хол яваад тэндээсээ заавал юм ордог. Заавал машинтай байж явдаг тийм биш гэсэн. Тэгэхээр хотын төвөөсөө хаашаа явсан 20 минут талхаад өөрийнхөө хэрэгцээг хангацдаг байдал бидэнд хурдны зам эхлээд хэрэгтэй юу гэдэг асуулт өөрөө маш эргэлзээтэй. Нэмээд яагаад заавал туул гол дээр вэ гэдэг нь дахиад нэг асуулт. Тэгээд энэ их өртгөнд бас яагаад заавал юм байгаа гэдэг асуултууд. Яг нь бидний өмнөөнийхөө тулгамж байгаа асуудал мэдээж төгжрөл байгаа, утаа байгаа. Энийг төгжрөл буурна гэдэг нэг юм худлаа үгээр хийгээд байгаа нь өөрөө ингээд одоо юу гэх юм тэр Нямбатар даргын зөвлөхүүдэд донд ямар ч мэрэгжлийн хүн байхгүй юм болов уу? Эсвэл мэрэгжлийн хүмүүс нь үнэхээр зөвлөж чаддгүй юм болов уу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр бас мэдээж чанартай вэ чанаргүй болсон ч нү гэдэг асуулт байгаа. Тэгэхээр ингээд асуулт нь өөрөө хариулчихж байгаа хэрэг бодож байна. За. Манай байгууллага 23 оноос хойш орон нутгийн төсвөөр ажиллаж байгаа. Тэгээд сая 25 оны 12 сард буюу одоо нийслэлийн төсвийг батлах үеэр манай төсвийн хөтөлбөрийн зөвлөхийн 2-2 бүр аргаа бараад хэвлэлийн бахарл хийсэн юм. Тэгээд тэрэн дээрээ нийслэл төсвөө тавихгүй одоо төсвийн хуулийн дагуу бол тэр чинь тодорхой хугацаанд шилэн дансандаа байрлуулаад тэрийг бид нар татаж авч үзээ тэрэн дээр ингээд саналаа хэлээд ингээд иргэд оролцоод явах хэрэгтэй байхгүй. Тэр чадаагүй. Тэгээд арга буюу 12 сарын 3-нд бид нар хэвлэлийн бахарл хийж 4-нд нь төсвийг олж авсан. За тэгээд төсөв дээрээс ингээ харахаар асуудалтай томоохон өндөр дүнтэй төсвүүд байна гэдгийг бол тухайн үед нь хэлжсэн. Энд дээр бол жишээлбэл туулын хурдны зам 2.3 их за бараг 4 их найд те. Тэгэнгүүтээ 26 онд болохоор нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажил дээр 12 тэрбум тэгснэ нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх 787 тэрбум. Гэт ингээ бараг нийлээд 1 их найд төгрөгийн төсөв ороод ирсэн байна гэд хэлж байгаад ерөөсөө хин ч анхаарахгүй.
тоогоогүй. Анхаарсан. Яг анхаарсан. Би бол анхаарсан шүү гэдэг байна. Ер нь танаа тэр мэдээллээс ер нь олон хүн Нямбатар бол үнэхээр маш их мөнгөөр гараа угааж байгаа юм байна гэдгийг бол мэдэж авсан байх гэж би бодож байна. Яг тэгэхээр энэ дээр бас Мойсийн нэг оюутан магистрийнхаа судалгааны сэдвийн нэг хэсгийг болгож бас ихтгэл тавьж исэн. Би тэрийг бас харж исэн байна. Тэгээд энэ үед нь уг нь ингээд иргэдийн хурал эсвэл иргэний нийгмийн байгууллагууд иргэд ингээд дуурайд тухайн үед нь төсвийг батлуулааг бол одоо ингэж олон өдөр чигсахгүй яжтэй л гэж би бол бодоод байгаа хгүй яг иргэний нийгмийн өнцгөөсөө харж байгаа гэсэн. Гэхдээ одоо өнгөрсөн. Одоо хаана хандсан байна. Тэ одоо боломжтой оюуны инновац бол жишээлбэл захиргааны иргэн шүүхэд нийт эрх ашигын өмгөөл хийх байдлаар ингээ хандж байна гэж байна. За үндсэн хуулийн цэцэд хандах бас боломж байгаа материалаа бэлтээд явж байгаа тий. За хатан тулаан аврын хөдөлгөөнийхэн хаана хандсан байна. Ер нь хуулийн боломжууд нь юу байна? Нийслэлийн эрхтний төлөөлөгчдийн хурал бол тийм мэдээлэл гарсан гараагүй энэ хурдны замыг бол батлах байсан болоо гэж би бодож байна. Яагаад гэвэл нийслэлд эрхтний төлөөлөгчдийн хурал гэж 45 байгаа. Тэрний 40 Монгол Ардын намынх. За нөгөө 40 чинь 40-үлээ Нямбатрын доор зөвлөх те одоо газрынхын дарга гэх мэтэр бүгдээрээ Нямбатрын доор ямар нэгэн ажил эрхэлдэг хүмүүс байгаа байхгүй юу? Цалингаа аваад Нямбатраас цалингаа авч байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол эсэргүүцэхгүй болов уу? Бид нар 2024 оны нийслэлийн төсвийг ингээ хараад эрхтний төлөөлөгчдийн хурлын тогтоолыг нь харсан чинь 2024 онд 1.9 их найд гэж туулын хурдны замын төсөв байсан бол энийг 2025 онд одоо ямар ч үндэслэлгүйгээр ямар ч одоо нөгөө шалтгаан дурдлаггүйгээр шууд зүгээр л одоо 1.9 их найд гэсэн туулын хурдны замын төсвийг 2.4 их найд болгох гэдэг ингээ 500 тэрбумаар зүгээр л нэг тогтоолоор нэмсэн байгаа байхгүй юу? Тэр тогтоолыг нь бид нар харж байгаа. Тэгэхээр тэд нар бол энэ хүмүүс бол ингээд харилцан хамааралтай ашиг сонирхлын зөрчилтэй болсон хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэд нар иргэдийг төлөөлж чадахгүй хэмжээнд хүрсэн байна. За бид нар бол байгаль орчны яамд хандсан. Байгаль орчны яамд одоо танай хажуу талын эрдэмтдийн зөвлөл гэдэг чинь энэ туул гол дээгүүр хурдны зам барихад байгаль орчинд нөлөөлөл байхгүй гэж дүгнсэн байна. Энэ эрдэмтдийн хурлын протокол биднэрт хэрэгтэй байна. Энэ эрдэмтдийн нэр сэрхтэй байна гэдэг энэ шаардлагыг тавьсан. Үгүй байна. Авилгатай тэмцэх ганцарт хандсан. За Нямбатрын энэ үйлдэлүүд одоо алтан тушаалаа хэтрүүлэн ашигласан ийм эрүүгийн гэмт хэрэг байж болцсохгүй байна. Зарим хүмүүсийн оролцсон судлаачид бол 2.3 их найт төгрөгийн төсөвтэй энэ төсөл дээр гарын үсгийг нь хурамчаар зурцсан байна гэдэг зүйлийг өөрсдөө батлан ярьсан шүү дээ. Энэ мэд асуудлууд эрүүгийн одоо гэмт хэргийн шинж чанартай байгаа учраас шалгаж өгнө гэдэг хүсэлтийг тавьсан. Авилгатай тэмцэх газар бол мөрдөр шалгах хэлтсрүүгөө шилжүүллээ гэдэг мэдүүлэг өгөөд тэгээд сая 5 дахь өдөр би очиж гэрчийн мэдүүлэг өглөө. За тэгээд бид нар ерөнхийлөгчөд хандсан. Одоо 8 дугаар сард болох гэж байгаа цүлжилтийн эсрэг байгаль дэлхийгээ хамгаалах ийм мессежийг дэлхийд дахинд өгөх COP17 гэдэг энэ хурлыг ухтаад энэ COP17-гийн чинь нэг зохион байгуулагч нийслэл өөрөө байхгүй их нийтдээ. Тэгэхээр энэ зохион байгуулагчийнхаа энэ байгалийн эсрэг үлдэж байгаа террор үйл ажиллагааг болиулаач. За ерөнхий сайдад хандсан. Одоо Нямбатар гэдэг хүнд одоо хариуцлага тооцооч. Гадаад харилцааны сайд мөн адил одоо ерөнхийлөгчөд хандсан агуулгаар хандсан. Шинэ ерөнхий сайд хандсан. Шинэ ерөнхий сайдад дахиад хандсан. Бид нар Зандан штрыг ерөнхий сайд багт нь бичиг өгсөн чинь маргааш нь солигдсон. Тэгээд дахиад хандсан. За тэгвэл боломжит бүх газруудаа ханджээ гэд дээрэс нь Eagle телевиз тусгай сурвалжлагаар нэлээд олон талууд дээр буюу одоо харьяа холбогдох төрийн байгууллагууд дээр очиж ярилцлагууд авсан байсан. Тэгээ тэндээс харахад бол хинч зөвшөөрөл өгөөгүй юм шиг бүгдээрээ энэ туулын хурдны зам байхыг буруу гэж бодож байгаа юм шиг нэг тиймэрхүү өнгө аястай яриануд өгөөд ер нь бол бургасаа тасна гэдэг чинь одоо гадаргын ус болон тэр бургас тэгээд гүний ус хоёр ингээ хоорондоо холбоотой юм байдаг. Бүгд одоо хурдны замын эсрэг яриа өгч байгаа. Мэдээллийг ингээ харахаар энэ дээр хийгдсэн ажлууд гэдэг дээр хамгийн чухал юм нь энэ магадлалын ерөнхий дүгнэлт гэдэг юм гаргуулсан байна. За 25 оны 1 сард туулын хурдны замын тэзүү төсвийг шинжилэн боловсруулсан. Дахиад 25 оны 1 сард гээд ингээд бүр шинжилсэн тэзүү төсвийг зам тээврийн яамны шинжлэх ухааны технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн гэдэг одоо сайн ярьж За хамгийн сүүлд нь 25 оны 3 сард гээд энэ барилгын хөгжлийн төвөөс магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулж авна гэдэг нь юу гэсэн үг юм? Энэ гарцсан байна гэдэг чинь ер нь ажил эхлэх ёстой, явах ёстой. Бүх юм дүрмийнхаа дагуу, хуулийнхаа дагуу явж байгаа юм биш үү? Энд эрдэмтэд яагаад дуурайгүй юм дуурах ёстой хүмүүс нь яагаад дуурайгүй юм та юу гэж бодож байна? Энэ нь бол магадлалын ерөнхий дүгнэлт гэдэг бол
ажил эхлэх зөвшөөрлийн өмнөх үе гэсэн үг. Одоо бүх юмуд дэрс дараалалаараа 1-10 хүртэл явдаг бол яг 10 дахь үе байхгүй. Тэгэхээр энэ үед бол уг нь бол маш олон хүний одоо хараан хяналт, дүгнэлт, шинжилгээ, буцаалт, тэгээ экспертизүүд хамгийн сүүлд нь баталж байгаа шүү дээ. Одоо гэтэл энэ зүйл нь өөрөө яг ном журмын дагуу болцсон юм шиг хэрнээ эсэргүүцтэй байгаа нь болоог байна л гэсэн үг байна. Тэгэхээр цаагаараа та бараг авилгалын ойлгомжтой биз гэж тааж гин үү тийм гэж төсөөлж байна. Ер нь яг одоо томоохон барилга байгууламж ч гэдэг юм уу барихын тулд энэ магадлалын ерөнхий дүгнэлтийг авах нь хэр төвөгтэй процесс байдгийг. За энгийнээр мэдээлэл үгүй тий. Тэгэхэд одоо тодорхой хэмжээний захиалагч гарч ирлээ. За хэдүүлээ байшин барьж байгаа төсөөлье л та. Захиалагч байлаа. Эхлээд А даалгавар авна. Барилга хот яамнаас өгнө. Тэнгүү тэндээс А даалгавар авчаад тэрнийхээ дагуулаа тех нөхцлүүд авна гэсэн үг. Одоо ус суугийн газраас, цахилгааны газраас, дулааны газраас тех нөхцлүүд авна. Энэ тех нөхцлүүд болцоод дараа нь А даалгавраа батлуулчихсныхаа дараа ажлын зураг руу орж байгаа. Тэгээ ажлын зураг нь яг ингээд нөгөө норм дүрмийнхээ дагуу Улаанбаатар хотод одоо Монгол улсад хэмжээнд бүрдэж байгаа норм дүрмийн дагуу техникийн нөхцлүүдээ дээр үндэслээд тэр зургаа дуусгаараа барилгын нөхцлүүд дээр хавьчих өгөөд дахиад эксперт шалгуулдаг гэсэн үг. Эксперт шалгуулад буюу одоо 15-аас 20 жил ажилласан туршлагатай хүмүүс тэр зургийг чинь үзээд өөр өөрсдийнхөө чиглэлийн одоо инженеруудынхаа зургийг авна гэсэн үг. Одоо сая 7 инженер хэрвээ тэр барилгыг босгодог бол 7 инженер долуулаа өөр өөрсдийнхөө эксперт тэр зурган дээр нь тулж ажиллаад энэ нь болно болохгүй одоо тийм юм дутуу байл дахин хийж аавна. Ямар ч асуудалгүй болсны дараа уг нь бол магадлалын хэлбэл гарах хэрэгтэй. Тэгэхээр одоо яг энэ журмаараа бол ямар ч асуудалгүй байх хэрэгтэй. Гэтэл анх гарахдаа 50%-ийг төгжрлийг бууруулна гэчээд одоо тэгсэн чинь нөгөөт нь 15, 14 гээд хувьсаад байгаа нь өөрөөр тоо хэлээд байгаа шүү дээ Тийм, Таксид 50, арга 30, горлогч дарга барьж. 10. Санаандаа орсон тоогоо хэлээд байгаа шиг байгаа Тийм. тийм. сүүлдээ одоо чинь нэг мэдэд алга болчихгүй шүү дээ гэх юм. Явандаач алга болно гэх юм. Одоо уг нь бол яг хотын тэр нөгөө төгжрлийн үндэс нь гол үндэсний судалгаанууд дээр харахад дөрвөн машины нэг нь буюу зогсоол явах гэж төгжирдэг. Ингээд чинь дөрвөн машины нэг нь зогсоол яаж төгжирж байгаа бол тэр одоо дөрвөн машин нэг нь аягүй тийш явчих юм бол Гайхаад байгаа шүү дээ. Одоо жишээлбэл би нөгөө хилцүүл арчсан намын бүлгийн хилцүүлэг дээр нөгөө бид нар ихтэй Мэдээлж бичиж байна. авсан байхгүй. Тэгээ тэн дээр ингээд нөгөө Улаанбаатар хотын төвчрэл буюу машины урсгалуудыг ингээд зургаар харуулсан байгаа юм л да. Тэгээ тэрийг харах юм бол ерөөсөө л төв хэсгээрээ ингээд бүх төвчрэл байдаг байгаа байхгүй. Тэгэхээр би яа баруун дөрвөн зам төвчрч ийсэн гинт миний толгойд хурдны зам руу орох бодол төрөхгүй. Тэ? За төрж болно л да. Одоо галзуурчлаа гэж бодох юмар санагдлаа би одоо тий гинт галзуу юм шиг хурдны зам руу ормоор санагдлаа. За орох гээд би тийшээ орохын тулд ямар хэмжээний хугацааг туулах вэ? За тэнд нэг одоо 1 цагийн хугацаа зарцуулаад би туулын хурдны зам руу орлоо гэж бодъё л да. Гэтэл тэр маань ердөөний 30 км тий. Би үлзийд хороол орох гэвэл бол тэрнээсээ наан би буцаад нөгөө дахиад хоолоор руугаа орж иж тий. Нөгөө ботлник үүснэ гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр буцаад тэр хоолоор руугаа орж иж би одоо зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам руу орох гэжсэн бол ийм одоо аялал хийх хэрэг гарна гэсэн тий. Энд ямар ч логик байхгүй хэвчээ. Мэргэжлийн хүний өнцгөөс харахаар одоо яг ингээд хотын тэг дундуур ингээ явуулах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ үнэхээр төвчрлийг бууруулахад нөлөөлж чадна гэж та харж байна уу? чадахгүй саний яриа бол 100% лог алдаг байгаа байхгүй. Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам орохын тулд одоогийн яг оргил цаг төгжрлийн үеэр цаг 30 минут төгжирдэг бол дахиж нэмэлтээр тэр хурдны зам руу орох зам руугаа дахиад нэг 2 цаг төгжирчээд тэгээ энэ цагаа 4 цагаар сунгаад байвал энэ төгжрөл буурах уу? Өөрөө асуулт. Тэгэхээр яг одоо хурдны замууд одоо бос орны жишээг харах юм бол хотынхоо дотоороо дайрахгүйгээр хөвчлэн хотынхоо ингээд тойрог хэлбэрээр байдаг. Одоо Солонгос ч юм уу, Сүүл ч юм уу. Гэтэл манайх энэ хурдны замыг болохоор яг одоо бидэнд нөлөөлөх юм шиг яриад байгаа байхгүй. Хотын төвжүүлэлт. Гэхдээ хотыг дамжин өнгөрч байгаа хүмүүс нөлөөлнө гэж одоо сая сүүлд ярьсан тий. Гэхдээ дамжин өнгөрч байгаа улсууд нөлөөлнө гэхээр хотоороо дамжидгүй хүн одоо Монгол хүнч байхгүй байхаа. Заавал хотоор Налахаас шууд дамжиж үлзийд орно гэдэг байгаа шүү дээ. Тэгээ 160 мянган машин явна гэдэг байгаа байхгүй. Налах 160 мянган машинтай юм уу? Үлзийд 160 мянган машинтай юм уу? Тий. Тэгээ нэг удаа зорчихдоо 50000 төгрөг өгнө гэдэг байгаа байхгүй. Хотын төвд те бэлэн юм төлбөртэй зогсоолт манайх орохгүй ингэ зогсож идэг хүмүүс гинт галзуу юм шиг тэр урдлын хурдны зам руу гүйж чад 50000 төгрөг төлөөл дахиад их ингэ нэ.
зорилго бол ерөнхийдөө ойлгомжтой л болчлаа. Одоо мэрэгжлийн үнэн ч хэлж जैन те одоо Алтан тулаан аврын хөдөлгөөнөөс одоо төлөөж оролцож байгаа те сэтгүүлч Ариун Бэлэг маань ч хэл. Одоо шийдвэр гаргагчдыг харахаар хөдлөхгүй байгаад байна те. За одоо шин засаг яаж хөдлөх юм байгаа харъя. Гэхдээ нийслэлийн шийдвэрийг одоо буцаах гэж байгаа бол энийг болиулах гэж байгаа бол зогсоох гэж байгаа бол нэгдүгээр иргэдийн төлөөлөгчдийн хурал бол хамгийн чухал үүргийг гүйцэтгэх ёстой. Гэхдээ нэмэргүй гэдэг нь бол хэдүүлээ сая 45%-ийн 5 40 тий. За цаашлаад 38 ингээм одоо засаг даргийнхаа доор ажилладаг учраас боломжгүй гэж харчих. Одоо нэг ирэх бүхий одоо этгээд нь бол ерөнхий сайд болчихсон тий. Огцруулах юм уу, болиулах юм уу тий. Ингээд жагсаалаа үргэлжлүүлээд авах уу тий. Залуу хараат бусч гэдэг юм уу, иймэрхүү өнцгөөс ингээд дуурах оролцох боломж байгаа гэж бодож байна уу? Өнгөрсөн хаврын шиг ингээ олон өдрийн жагсаал болоод тий. Надад бол ингээд хавар болгон жагсаал хийгээл ингээл ажилгүй тий амьдралгүй хүмүүс шиг ингээд баймааргүй наан ингээ оролцооны боломжуудаа ашиглаад юмнуудыг зогсоогоод сайжруулад явдаг баймаар байтал үнэхээр тэхгүй л байна л да. Одоо тийг яах вэ гурвалаа. Юу гэж бодож байна? Угаасаа жагсаал хийж байгаа бол одоо юу гэх юм бид нар чинь энэ хүмүүсийг өөртөө сонгосон. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг дахиад батан буулгах эрх нь бол ард түмэнд л байгаа. Тэгээд одоо мэдгүй энэ жагсаалыг дэмжиж байгаа хүн одоо тэр хурдны зам яг туулгаал дээр барихыг дэмжиж байгаа хүн бол би бол байгаа гэж бол бодохгүй байгаа. Энэ чинь ундны ус бол хүн болны нэг шаардлагатай хэрэгцээ. Яг мэдээд шууд туулгаасаа уудгүй ч гэсэн энэ чинь далдуураа бидэнд газар дор бүний усаараа бидэнд 100% нөлөөлж байгаа учраас бид нар энийг тэр эсэргүүцээд туул дээр барих хурдны замыг дэмжиж байгаа усуд бол тэр чигтээ яг л зүгээр явуулгын л асуудал. Тэгэхээр энэ бол Улаанбаатар хотын сая 7 зурган бол яг уу татвар төлдөг усуудын тооцох юм бол бүгд л эсэргүүцэж байгаа. Тэгээ одоо эхний зам нь 2.3 их найдад хүрэг. Тэгээ энийг хятадын компанид 500 тэрбумаас нь эхлээд шилжүүлсэн байгаа тий. Ятнаа тэр Монгол компанид ч ирэхгүй юм байна. За тэгээ дараа нь тэгсэн чи одоо хойтлын юуг дахиад хойд тойрог замаа хийнгээд Нямбатар дарга дахиад хэллээ шүү дээ. Тэрнийх нь өртөг 3.2 их найдад хүрэг гинэ. Тэгээ ингээд одоо Монголын хүн ам ингээд хичнээн төгрөгийн өвлгийтэй хүүхдээсээ ихсүүлээд тий одоо хөтөлбөөрл хүртлэх бүх хүн одоо 40 сая төгрөгийн өрөнд бид нарыг ингээд оруулж байгаа байхгүй юу. Өнөөдөр дэлхийн нөхцөл байдал ямар байгаа вэ тий энэ бүхнийг ингээд эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа вэ тий за бензин шатхуун одоо энэ газрын тос бүгдээрээ үнд орж ийн дэлхийд даяараа хүнсний үнд орж ийн ийм хүнд нөхцөл байдалд яагаад одоо бид нарыг ингээд хятадын өрийг аваханд оруулах гэдэг нь бол их сонир. Бид нар бол ажилгүйдээ ингээд зогсоод байгаа биш байхгүй. Яагаад өдөр болгон 12-оос 2 цагийн хооронд зогсоод байгаа гэхээр бид нар цайны цагаар зогсоод байгаа байхгүй. Хүн болгоныг нь өрөнд оруулаад дээр нэмээд ундных нь усыг одоо байхгүй болгох чинь гэхэр ч одоо Монгол улстай дайтах хэрэггүй байгаа сте тий. Тэгээд өөр өөрсдийгөө ингээд бушилчдаг юм гэж юу ах вэ тий. Тэгэхээр бид нар энэ нөгөө ардчилсан нийгэмд амьдарч байгаагийнхаа амьдарч байгаагийн хэрэг юу вэ? Бид нар бол энэ туулын хурдны замыг бол зогсдол тэмцлээ үргэлжлүүлнэ. Бид нарт одоо дэмжлэг улам бүр нэмэгдээд л байгаа. Анх болоо ингээд бид нар зөвхөн одоо хурдны замыг одоо энэ туулын хурдны замыг зогсооё. Цэвэр усаа одоо хамгаалъя гэжсэн бол одоо ингээд иргэд нэгдэж гин одоо залуучууд нэгдэж гин те бүх мэрэгчлийнхэн бүгдээрээ нэгдэж гин сэтгүүлчд маань тэр эгэл телевизийн хийсэн нэвтрүүлгийг харж гин те за тэгээд одоо тэр ойн газар усны газар бүгдээрээ зөвшөөрөл өгөөгүй байна бүгдээрээ эсэргүүцэж болохгүй байна гэж хэлж гин те тэгэхээр эн чинь ингээд далдуураа бид нарыг дэмжиж байна гэсэн үг байхгүй тэгэхээр дэмжлэгийн хүрээ бол улам бүр нэмэгдэж байгаа. Тэгэхээр бид нар бол үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Тиймгүй болвол одоо нэлийн хүнд нөхцөл рүү орох бах та. Тэгээ надад бас яг бодогдож байгаа зүйл нь бид нар яг энэ 2.3 их найд мөнгө гэдгийг хэр их мөнгө гэж ерөөсөө хүмүүс ч бодохгүй байх шүү. Төсөөлөлгүй буухгүй байх шүү. Яг бас энэ асуудалтай одоо бүх усад улам их олон тэгтэй болох тусам тэр валютын эргэлзээнд ордог. Тэгээд одоо бидний хувьд ч одоо ингээд олон тэг авах тусмаа энэ хэр их мөнгөний төсөөлөл байхгүй учраас болгомж байгаа асуудлын хит их асуудал энэ хурдны зам гэдэг юм бол баг хийсдэг нөх. Ирэмблэх юм бол. Тэг ирэмблэх юм бол бидэрт хамгийн түрүүнд яг манай дарганы бодож байгаа төсөөлөлт нь ингээд сайхан ингээд дотроо ингээд бодож байгаад нь болохоор яг нүдэнд харагддаг зүйлс нь өөрсөнд нэг нэмэр гэж боддог юм шиг байна. Яг үндэ биднэрт одоо эрүүл мэнд тий сургууль, боловсрол эдгээр чинь ингээд олон жилийн хугацаатай өөрчлөгддөг зүйлс. Ингээд нэг үндэс тавьчих юм бол ямар ч үс үр дүнгүй өгнө. Гэхдээ маш урт хугацаанд өгдөг. Гэтэл ийм юмнуудаа хийчих юм бол тэр хүнийг дарга байхад нь тийм юм тэр минь нөгөө гавьяага хүртэхгүй учраас яг нүдэнд харагддаг юмыг хийж л хүмүүст ингэж мухруулах гэдэг юм шиг санагдаад байгаа. Тэгээ энэ 2.3 нөгөө 2300 тэрбум төгрөгөөр бид нар Улаанбаатар хотод байгаа бүх сургууль цэцэрлэг нэмээд нэг 500 сургууль бол 1500 хүүхдтэй 1500 сургууль бол илбэг байж байгаа.
Тэгээд энэ сургуулаа барьчих юм бол одоо багшийн ачаал буурна. Тэгээд боссын сайжрах боломжтой. Нэг хүүхэдтэй харьцаж байгаа багш сайжирч болно. Багш нарын цайланг хангалттай нэмж Нэмж болно. Одоо хөшчүүдийн тэтгэврийн мөнгийг хангалттай нэмж болно. Эмч нарынхаа цайланг хангалттай нэмж болно. Одоо манай багш нар, эмч нар, сувилагч нар ер нь бүгдээрээ гадагшаа айгүйх явдаг болсон биз дээ. Залуу одоо чадварлагууд нь тий ялангуяа сувилагч нарыг бол Герман руу, Япон руу ингээ гаргаж байгаа 3-4 байгууллага байгаа байхгүй юу бүр тий. Тэгэж бид нар чинь ингээд ийм оюуны ийм одоо тий алдагдал хүлээж болохгүй байхгүй. Тэгэхээр эднийг тогтоон барих хүчтэй уулна ингээд төр засаг тийм тогтоон барих бодлого явуулах ёстой байтал чинь эсвэргээрээ ингээд нөгөө шудраг бус байгаад нийгэм чи ийм байгаад хүмүүс улмал залуучууд дөрвөн эдийн засаг тааруу улс орнд залуучууд бол тисж үлддэг байхгүй. Ягаад гэвэл хөдөлмөрлөдөг, хичээдэг, урагшилдаг тий. Гэтэл шудраг бус нийгэмд залуучууд тисдэггүй байхгүй. Ягаад гэвэл чи хөдөлмөрлсөн ч тиссэн ч чам ямар ч үр дүн гарахгүй учраас залуучууд дөрвдөг байхгүй. Юу ч сайжрахгүй учраас итгэл одоо ингээ алдарх гэдэг шүү дээ тий. Яг өнгөрсөн жилийн үед бол залуучуудын жигсаал хоцрох амархан бол залуучуудад нэлийн итгэл найдвар өгөх шиг болсон тий. Гэтэл ингээд одоо засаг бол ингээд докторгүй байсаар л байна, солигдсоор л байна. Төсвийн хэмжээг харахад нийслэл чинь өөрөө Монгол улсын нийт хүн амын одоо талаас илүү хувь нь тий 1.5 гэж хэлж байгаа боловч бодит байдал дээр нөгөө хаягийн шилжилт мэлжилтний хийгдэг 1.7 сая орчим хүн амьдарч байгаа. За тэгэнгүүт нийслэлийн төсвийн одоо бүрдүүлэлтийн 60-аас илүү хувь нь 64 орчим хувь нь нийслэлийн татварын газар буюу бидний өдөр тутамдаа алхам тутамдаа төлж байгаа татвараар бүрдэж байгаа. 26 оны төсөв нь нийслэлийн төсөв 4.6 их 80-аар батлагдсан. Гэтэл туулын хурдны зам бол түүний бараг 50% нь тий болж таарах гээд байна гэд ингээ харьцуулалтуудыг хийж харах хэрэгтэй юм шиг. Бид нар бол анх 60 тэрбум дээр чи ямар их цочирдож илаа тий. Одоо бол ингээл нөгөө нүүрсний хулгай энтер гэж явсаар агаад цочирдгоо болж эхэлж байгаа. Дөжрөлд орж байгаа. Ийм юм ажиглагч чинь UIH цэг имэн буюу United Info Hub цэг имэн. Одоо захин гарын үсэг цуглуулдаг ийм сайт дээр 34,000 орчим бид өнөө өглөө харахад 34,000 гар байх шиг байсан. Хүн гарын үсэг зурсан байна лээ. Deep petition хандаж үзсэн нь одоо өнгөрсөн жилийн тэр утааны сонсгол бол 70,000 нэмэх хүн deep petition-ээр тий буюу парламентын одоо албан ёсны хүлээн зөвшөөрөгдөж байгаа вебсайтаар дамжуулж гарын үсэг зурсан учраас утааны сонсгол хийсэн тий. Тэгэхээр энийг туулын хурдны замаар сонсгол хийя гэдэг гарын үсэг цуглуултыг deep petition руу оруулж үзсэн болов. Одоо UIH цэг имэнийх бол ерөнхийдөө дэмжиж байгаа иргэдийг харуулж байгаа болохоос биш яг ингээ их хурл руу барихаар хүлээн зөвшөөрөгдөхгүй болчиход байна шүү дээ тий. Энэ бол яг иргэдийн бодиттой оролцоо юм. UIH цэг имэн бол тий. Өөрөөр хэлэх юм бол иргэд маш ихээр одоо энэ хүнээс салахыг хүсэж байна л гэсэн үг тий. Deep парламент руу бол бид нар өгөх гэж үзсэн. Манай систем нэг биш байна. Нэг буруу байна. Манай улсын. Тэгэхээр бид нар deep парламент руу өгөх гээд ингээд 3-4 удаа оролцсон. Тэг хүлээж авахгүй, бүтгэж авахгүй байгаа байхгүй юу тий. Тэг яагаад үгүй чи Монгол ардын намын тий үүсцэх нь асуудал байгаад шүү дээ. За тэгээд бид нар жишээлх юм бол Сүхбаатарын талбайд ингээд жагсаал цуглаан хийх эрхээ эдэлгээд Сүхбаатар дүүргийн тамийн газарт ингээд нэг хүсэлтээ өгч байгаа байхгүй юу. Тэнгүүт нийслэлийн засаг даргын тамийн газараас танаа хүсэлтийг чи хүлээж авах боломжгүй гэдэг хариуг бид нарт өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь нийслэл өөрийнхөө эсрэг жагсахыг яаж хүлээж авах юм угаасаа тийм биз дээ. Тэнгүүд одоо Монгол ардын нам өөрсдийнх нь эсрэг гарын үсэг зураад 2027-2028 оных нь сонгуулийн төсвийг бүрдүүлэх гэж байгаа энэ үйл ажиллагааг зогсоохыг тэд нар хүсэхгүй шүү дээ. Тэ? Тэгэхээр эн чинь ингээд айгу утгагүй зүйл болоод байна л да. За тэгэхээр ямар тач одоо подкастны маань зорилго болвол нэгдүгээр туулын хурдны зам юу болоод байгаа? Мэргэжлийн өнцгөөс болно тий. Одоо эсэргүүцэж байгаа иргэдийн байр суурийг нэгдүгээр сонсох. Хоёрдугаарт хуулийн боломжууд нь ямар боломжууд байгаа юм те. За нийт эрхшийн өмгөөлөл хийх боломж байгаа юм байна. За дээрэс нь үндсэн хуулийн цэцэд энэ шийдвэр бол одоо үндсэн эрхийг зөрчиж гинэ гэдэг байдлаар усны тухай хуулийн боломж байгаа юм байна. Тий. За усны тухай хуульд бол бас нэмэлт өөрчлөлт оруулах санал өгч байгаа гэсэн үг те. Үгүй нөгөө энэ төслийг чи явуулахын тулд 2025 оны 7 сарын 9-ний өдрийн улсын хурлын чуулганаар буюу яг наадмын амралтын урд өдрийн улсын хурлын чуулганаар усны тухай хуульд өөрчлөлт оруулсан байхгүй. Тэгээд энэ нөгөө голчлын өөрчлөлтөг дээр нь юм барьж болдог дээр нь юм барьж болдог болгож тэгж хуулинд өөрчлөлт оруулж хагаад тэгж хагаад энэ төслийг явуулж байгаа байхгүй. Тэгэхээр одоо үндсэн хуулийн цэцэд одоо даваа гарагт хандах гэж байна гэд би түрүүн жагсаал дээр нөгөө өөрчлөлт оруулсан нь тийм гэдэг тийм тэгээд тэр өөрчлөлтийг ингэж яах гэж байна гэд
би сая жагсаал дээр мэдээлэл авлаа л та. Тийм. Тэгээ манай подкастын зорилго чинь үндсэн хуулийн цэцэд хандж байгаа иргэдийн те үндсэн эрхээс сэргийлгсэн юм амжилттай түүхүүдийг хуваалцах бас юм давхар зорилго дээж шүүхэд бас. Тэгэхээр энэ бас юу болох нь вэ? Энэ усны тухай хувьд те өөрчлөлт оруулсан нь өөрөө үндсэн хууль зөрчсөн асуудал мөн үү биш үү гэдэг дээр бас цэц ямар шийдвэр гаргах нь хичнээн одоо нөгөө мэдээлэл гаргах хамтарч оролцох нь тэн дээр бас нөгөө оролцож байгаа хүмүүсийн ур чадвар энэ төр нэлээд хамаатай юм байна гэж бас хараад байгаа. Тэгэхээр ийм бас боломжууд байгаад байна гэдгийг бол үзэгчдтэй бол хэлхийг хүсэж байна. Тэгээд Уусаа манай хотын дарагч нэг бол намайг ал, нэг бол шүүхээр ор гэсэн шүү дээ. тий одоо тэг яг хотын даргаыг ингээд детальчлан ярих юм бол гаргаж байгаа үйлдэл, ёс зүй тий иргэдийг төлөөлөд тэр өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний хувьд иргэдийн эсрэг төрхрэх гэдэг юм уу ийм зөв бус үйлдэлүүд бол нэлээд олон харагдаад байгаа. Тэр бол тусдаа асуудал. Тэр хүн огцорлоо гэдэг энэ шийдвэр бас үнэхээр буцахгүй юу гэдэг нь дахиад нэг тусдаа асуудал тий. Одоо тийм саяны хууль чинь тэгвэл аюул хэцүү юм байна л да. Угаасаа нөгөө туулын дэмж хэсэг экологийн яг гол онцлог дээр хэрвээ юм барьчаад байгаа бол эн чинь одоо яг үндэ тийм хөнгөн асуудал биш байхгүй. Яаж шийдэж болохоор чинь аюул олон гаргалгаа байгаа болохоор. Тий. Тэгээ дээрэс нь юу юм бэ лээ? Гадны улс орнууд гэхдээ ер нь одоо хүмүүс тэгж яриад байгаа шүү дээ. Зөндөө бол гадны улс орнуудад ингээл барьсан л шүү дээ. Тэгээ та нар яахаараа энийг Монголд хөгжил хэрэгтэй гэж яриад шүү дээ. Тий, тэр яриа аюул сонир санагдав. Тэр талаас нь жоохон яриач. Хөгжил гэхээр бид нар юм байхаараа хөгжил гэж боддог үе уг нь бол одоо дууссан баймаар юм. Яг Улаанбаатар хотын төлөлт бол угаасаа алдаатай л да. Одоо яг нөгөө их сургууль сурж байгаа багш нар ч ярьдаг байсан. 2000 оны үе одоо энэ маш олон замбраагүй орц гарцтай барилгууд баригдсан. Бид нар бол бүгдээрээ угаасаа нөгөө ямар ч хууль үйлчлэггүй л ирэх шиг байхгүй. Одоо хамгийн энгийн жишээ нь одоо 8 шаргаар явхад бол нэг давхарлуугаа орох гэж 16 гişгүүчээд гардаг. Скол зарим барилга нь хажууд талын барилга нь бөөрөөр нийлцсэн барилга байж тэр нь 3 гişгүүг гараад нэг давхарлуугаа гардаг. Энэ бол стандарт байхгүй. Ямар ч стандарт байхгүй байхгүй. Яг стандарт гэдэг бол яг миний яг хувийн бодлоор бол хамгийн байж болох хамгийн бага үзүүлэлт гэж итгэдэг байхгүй. Стандарт гэдэг бол ягаад гэвэл яг 100% бүх хүний хэрэгцээг хангадаг зүйл биш. Зүгээр л энэс дордож болохгүй шүү гэдгийг л хэлдэг зүйл. Гэтэл бид тэр стандартыг ингэж барьж мөрдөхгүй бол одоо энэ яг утга хатгал зүйлсүүд. Дээрэс нь түрүүний чухал юм хэлхээ марцсан байна. Одоо хот 24 мега төсөлтөө гэдэг байгаа шүү дээ. Улс чинь бас өөрөө мега төсөлтөө, хот мега төсөлтөө. Тэгээ мега төслүүдээр манайх саяхны хилцүүлэг хийгээд мега төслүүдийн юм тойм зураглалыг харсан чинь юу юм бэлээ? Бараг мега төсөл тус бүр дээр нь төсвийн сонсгол хийх хэрэгтэй юм бэл. Хөрөнгийн их усүр нь хаанаас гарч байгаа, хэдэн төгрөг шаардлагатай байгаа. За тэгээ тэр усны тэ одоо бусад мега төслүүд ч юм бас одоо Улаанбаатар Таранбай байгаа нөгөө тусгай замын автобустай нүхэн гарц те метро гэл ингээл айгүй гоё нэршилтэй үнэхэр хөгжүүлэх гээд байгаа юм шиг нэршилтэй хэрнээ хөрөнгийн их усүр нь тодорхойгүй. Гэхдээ ерөнхийдөө нэг тийм орчин мөнгө хэрэгтэйгээд маш том дүн тавьцсан те. За тэгснээ би тэр нөө нийслэлийн төсвийн нэгдсэн удирдлагын газрын дарагтай нэрсэн баггүй. Тэгсэн чинь надад бол ингээ хариуцсан 6 төсөл байгаа. Улаанбаатар метро те нүхэн гарц BRT энтер гэдэг төслүүд байгаа. Тэрнээс 2 нь л мөнгөтэй болцсон байгаа. Бус нь бүгд мөнгөгүй шүү дээ. Энэ мега төслүүд чинь ерөнхий ингээд нөгөө тойм зураглалуудаа гаргаад хэдэн төгрөг хэрэгтэй л гитсэн байгаа болохоос хөрөнгөө босгоогүй байгаа. BRT дээр 60 сая доллар, нүхэн гарцсан дээр 60 сая доллар дөнгөж миний хариуцсан 6-аас 2 нь л ийм төсөв босгож эхэлж байгаа. Над туулын ордны зам чинь ч гэсэн тийм байснаа одоо ингээ хөрөнгөө босгоод эхэлчингүүт ингээ ажил нь явж эхэлж байгаа. Өмнө нь угаасаа мега төсөл дотор байж л байсан. Тэгээ ажил нь яваад эхлэнгүүт хүмүүс эсэргүүцээд байгаа байхгүй юу? Түүнээс шинэ мега төслөө чинь бүгдээрээ мөнгөтэй биш гэж жишээ нь яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр мөнгө нь босоод ажиллаж эхлэх гээд одоо шийдвэр нь гараад явчихж байгаа бол тэр тоолондоо сонсгол хийж мэдээллээр хангах хэрэгтэй. Тэгээ цаашаа явах үгүйгээ шийдэх хэрэгтэй гэдэг нэг юм бас чухал зүйл байгаад байгаа. Тэгэхээр энэ туулын хурдны зам бол нэг л кейс. Цаана нь дахиад 23 мега төсөл байгаа тий. Тэгэхээр тэр болгон дээр бас бид нар мэдээлэлтэй болохыг хүсэж байна. Төсвийн сонсгол хийж сонсхийг хүсэж байна тий. Тэгэхээр энэ юмнуудаа бас бид нар ингээд тогтмол шаардаж чих тавьж явж байхгүй бол магадгүй энэ хавар туулын хурдны зам гэж ихсэхэд
дараагийн хаавар метрон гэдээ чигсэх юм уу эсвэл нүхэн гарцын 60 сая доллар нь олдсон байгаа тий. Тэр нь хятад Монгол хоёрын засгийн газар хоорондын гэрээгээр гэж байгаа байхгүй. Тэр нь өөр болох юм үгүй юм уу бүүмэд дараа жил метро бишээ нүхэн гарц гэж чигсэх магадлал бас айгүй өндөртэй байгаад байгаа. Тэгэхээр миний бас ингээд подкаст үзэж байгаа хүмүүст хэлхийг хүсэж байгаа юм. Төсвийн хилцүүлэг юмдаа маш сайн оролц, төсвийн сонсгол зохион байгуулахыг иргэдийн хурал тэр орон нутгийн сонгуульд оролцоод явахдаа битгий саналаа бодолд тэгээ өөрийгөө төлөөлж байгаа хүмүүстэй шахаж ингэж ажлыг хийлгэж явах юм зайлшгүй шаардлага үүсэт байна гэдгийг бас хэлхэн зүг баг гэж бодож байна. Тийм. Та юм нэг яг хөө зөв алдаа бодлоо л та. Одоо бид нар нөгөө дандаа бусдаас алдаа сонсоод алдааг нь ингээд мэдчихсэн. Хүн яг алдааг өөрийнхөө сэтгэл хөдлөл оролцож иж яг суралцдаг. Тийм учраас хин нэгний алдсан алдааг бид нар сонсцсон ирнэ давтах магадлал өндөр байдаг. Гэхдээ яг энэ зөвхөн нэг хүний асуудал биш, улсын асуудал. Тэгээ маш олон хүний ингэж хэрэгцээ шаардлаган дээр зөвж байгаа. Ялангуяа эдийн засгийн хамгийн том хохиролтой барьчаа дараа нь нураасан жишээнүүд зөндөө давтагдаад байх чинь яагаад тэрнээсээ суралцахгүй өөрсдөө тэр сэтгэл санаа бүх юмараа хохирж иж энийг дахин барих гээд байгаа вэ гэхээр цаана нэг хоёр хүний л эрх ашиг яригдж байгаа. Гэдэг тэр бол хоёр хүний юу эсвэл нэг хэсэг улс төрчдийн бүлэглэлийн ч юм уу ашиг байх. Одоо уушаас сайд хэлсэн шүү дээ. Бид Монгол улс бол нэгдмэл төртэй ийм улс шүү гэж хэлсэн шүү дээ тий. Тийм юм бол яагаад одоо ингээд хоёр их 80-ыг хот дотор хүн явах хэсгийн хэрэгэлцээтэй тийм цементэн замд зориулж байгаа юм бэ тий. Яагаад хотоосоо бид нар гарч сэтгэж чадахгүй байна. Яагаад өнөөдөр Улаанбаатар хотоос Налаах руу Улаанбаатар хотоос Урагшаа тий одоо альсгүй бол баруун тишээ Дархан руу өнтер гэд тий энэ одоо ядахта Улаанбаатарын одоо ойролцоох 200 км-ийн радиусыг бид нар бодож чадахгүй байна вэ? Энэ хооронд энэ хурдны замыг чинь тавих юм бол харин одоо тэр завсрынхын тэр газрууд илүү нөгөө зам дагаж хөгжил гэдэг одоо хөгжил гэхэд яриад байгаа юм бол чи эхнээсээ тэр хөгжил чи бий болсон юм биш үү тий яагаад энэ дөрвөн уулынхаа завсар ингээ бүх юма чихээд идэг юм бэ тий энэ ч одоо ингээ айгу нэмэргүй боллоо шүү дээ бид нар ингээ өөр юм ингээ сэтгэмээр байгаа байхгүй тий манай дараа нар хэлж үг болдохгүй хөгжил дээр нэрийн юу байдаг нөгөө хүний эрхийн талаас нь харах юм бол хөгжил гэж юу вэ гэхээр нөгөө байрлал байшин биш тий ирээдүй хойч үедээ одоо байгаа нөөцөөсөө тий хамгийн боломжит хэмжээндээ хайрлаад хамгаалаад үлдээгээд ирээдүйдээ үлдээж байгаа нөгөө хуваалцж байгаа гэх юм уу тий тэр шудраг хуваарлалтыг л одоо хөгжил гэж хэлдэг болохоос биш барилга биш байшин биш машин зам биш гэдэг. ChatGPT-гээс асуудаг гэсэн чинь манай хотын дараа ChatGPT-гээс асуух хэрэгтэй. ChatGPT-гээс хөгжил гэж юу вэ гэдээ асуух юм бол хариулна. Юу гэж хариулна гэж хүн чанартай эрүүл мэндийн үйлчлэгээ авахыг, тэгш боловсролын үйлчлэгээ авахыг, өнөөдөр амьдралын сайхан чанартай болохыг, тийм ээ? Байгаль дэлхийн орчин хамгаалагдсан байхыг хөгжил гэж хэрлэж байгаа. Түүнээс биш Нямбаатарын замын Нямбаатарт өөртөө л хөгжилтэй юм шиг санагддаг юм байна. Тэгэд ойролцоо баг 2.3 их нэт гэж гаргаж ирж илээ гэдэг шүү дээ. Одоо эсэргүүцлийн гол зорилго бол туул гол дээрээ хурдны зам байруулахгүй л гэдэг. Тэр нь бидний одоо ирээдүйн хойч үедээ өвлүүлж байгаа тий байгалийн ундны усны их үүсвэрийн аюул чухал хэсэг учраас тэрийг хамгаалж гинэ гэдэг дээр бол нэлээд ойлголт нэгдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд та бүхэнд амжилт хүсье. Тэгээд хуулийн боломжуудаа ашиглаад хэрвээ үндсэн хуулийн цэцэд болон захиргааны эрхийн шүүхэд хандаад явхад бол бас иргэдийн дэмжлэг нэлээд энэ хүмүүст хэрэгтэй хаа гэж харж байна. Тэгээд амжилт хүсье. Амжилтанд хүрэх болтугай гэж тий. За. Тэгээд нэлээд хэдүүлээд нэвтрүүлгийн цаг дууссан. Тэгээд үзэж байгаа хүмүүст бас нэлээд мэдээлэл болох байхаа гэж найдаж байна. Тэгээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. Анхаарал тандалсанд баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа.